Дөрийн зорьсон ажил амжилттай болсон. 원물이 들어오기 때문에 Үйлдвэрийн эмэгтэй эзэн байж болох уу? 완전 익었다라고 표현을. Гэрээр дөрөн 김치 боллоо. 대다. хамттай 김чиг яаж хийдэг талаар Солонгос улс руу аялж байна. Бусандан хөтэж байна. За одоо манай ах хүлээж байгаа. Ах гэлжтэй баг манай Солонгос ах хүлээж байгаа. Одоо цөмөрөө гоё 김치ний үйлдвэр очноо. 김치ний үйлдвэртэй танилцсан. За манай Солонгос аав ээж хоёр маань бас найзтайгаа ингээд дөрүүлээ. Болохоор хийж байгаа ажилд туслахаар ингээд ирж байгаа болохоор энэ ажлыг амжилттай байлгахын төлөө явна шүү. Дөрийн зорьсон ажил амжилттай болохгүй бол маш их хэвсэгтэй төрхөөрэй тэ. 우리 공장 옛냄새는 우리가 몇 가지 만들거든요. 12가 올라가고 이게 대형 믹스기라고 보면 돼요. 질질 얘기. 오염되지 않도록 동선을 이렇게 밖에서부터 자연스럽게 Нэг давхраас очсон нөгөө бүтээгдэхүүн хийсэн байгаа маань энэгээр орж ирээд энд ингээд угаагдаад цэвэрлэгдээд одоо байгаа газар нь хэсопын стандартаар бол цэвэрхэн байх хэрэгтэй газар биш гинэ. 이제 더러운 원물이 들어오기 때문에 여기서 원물은 이제 다 제거를 하고 여기 자동 판넬로 이제 네, 두 개를 이렇게. 이거가 있잖아요. 이거 있으면은 이거 딱 놓으면 Ус цаадаа наваасан. Давстаа усаар дардаг хэсэг. Оо вау, ийм том дамжлага байна шүү те. Давстаа усандаа ихээр байцааны ингээ хөвдөг болохоор таглахаар ингээ заавал барж өгдөг. Иймэрхүү хэмжээний үйлдвэр өдөрт 6 тонн хэмжээ. 여기 보면은 이게 담아가지고 물 보이게. 물 보이고 밑에 이 밸브 열면은 물 다 빠지고. 그래서 물을 배출시켜. 이거 할 수 없게. Манай хүн бит хоёр манай хүний Солонгос аав ээжтэй хамт Бусан хотод байдаг бас томоохон хэмжээний үйлдвэртэй танилцаад явж байна. Тэгээ маш их хэцүү үйл зааж өгч байна. Айгу мундаг тэгээ бас их тусч. энэ чи буцаа сурч очижсэн. За минийх болсон. Гоё үзлээ. Бомбай. Яа, бидэг авсан. Симпл. Ямар сонирхолтой байсан уу? Их юм орд юм энэ гэж бодсон. Их ажил юм уу? Нүсэр ажил байна те. Тийм нүсэр ажил байна. Маш их сурах хэрэгтэй юм байна. Тийм. 김치ний үйлдвэрийн захирлын маань банчааны дэлгүүртэй бөөнөр явж байна. Их юм үзэж байна. Бусааны нэг гантун гэдэг зах дээр явж байгаа. Энэ За нөгөө үйлдвэрийн маань юу вэ штэ те. Вау. 안에 손님. ямар гоё юм бэ? Би өрн шидлээ. Би яг энэ ах шиг үйлдвэрийн эмэгтэй эзэн байж болох уу? Одоо энэ ингээд байцааны 김치 гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр эд чинь бүгдээрээ 김치. Одоо энэ чинь ноон сонгоны 김치 те. Ноон сонгоны 김치. Одоо энэ одоо юу вэ? Чунгак 김치가 одоо нөгөө цагаан жижигхэн тагаан манжангаар байцааны 김치 гэж бид нар 김치 гэж ойлгоод байдаг. Ер нь бол ингээд байцааны гэдгийг нь онцлох хэрэгтэй байхгүй юу. Би миний хувьд бол ерөөсөө байцааны 김치 бол 김치 яг. Бос нь одоо юу ч гэж боддог байсан дээ. Энэ нэлээд алдартай 떡볶ины газар гинэ. Солонгостой алдартай гэж байна. 아가씨 저희 옆으로 가셔서 드시면 돼요. 가자. 드세요. ямар юм бэ? Тоо. Юу хайлаа бүр бусанаас гараад нам унтчих тий. Гарч амжсан юм бол машин цугаад байна. Яа. Ах бидрийг даарах бах гээд гал тавьж байна. 어이구. 내가 가기 전에 잘 먹겠습니다. 아유 김치 더 맛있어. 넣었어요. 그래서 깔끔할 거. За 흔히 бишийг харуулж болохгүй биш үү? Яна би хүртэл ийм оонд бүр баярлаа. Солонгос төрсөн өдрөөрөө яг төшрүүлдэг. Манай хүн зөвлөд айлын хийч маань гараараа хийж өглөө.
감사합니다. 네, 감사합니다. 뭐 고마워. 아 일주일 되고 있냐고요? 고마워. Дараагийн очиж байгаа 김치ний үйлдвэрммаань ингээд хайгаад явсан чинь манай 10 жилийн их сургуулийн найзын ээжийнх нь бол таарсан. Тэгээ нөгөө дэлхий жижигэн гэдэг шиг солонгосоос жижигхэ. Сонгос төрөл манай тий. Найзынхаа ээждэр яваад ирлээ шүү. Харин тий. Найзынхаа ээжээс нь 김치ний нууцыг сурч авъя. Манай найз бол байхгүй байгаа. Сөүлэд ирж байгаа юу? Үгүй сөүлж нуусанд байдаг зүгээр сөүл явцсан гэсэн. Хоёр дахь хүүхдэн төрөөд солонгосууд чинь нөгөө төрхөөрөө нэг юм асрамжийн газар байдаг шүү дээ. Тийм газар очсон. Тэгээ юу танаа найзуудаас хоёр дахь хүүхдээ төрүүлж байгаа гэхээр бас аяга сонир сонсогдож дээ. Бараг чи тэгээд энэ найз чинь хоёр хүүхэдтэй болж байна уу? Тий, бусд нь баг гэрлээгүй хүүхдтэй байхгүй. За байсан ч цөөхөө идүүхэд нэг хүүхдтэй ба шүү дээ. 여긴가? 응, 여기. 완전 익었다라고 표현할 때까지 며칠 걸리는 거예요? 숙성기간? 이거는 익은 김치다. 날씨에 따라서 틀리지. 이거하고 배추김치 이거 하나 갖다 넣어보면 되지. 감사합니다. 잘 먹을게요. 너무 맛있지 너. 감사합니다. 자, 오늘로 다시 가야 되네. 지아이메. 셔 따스타디도 되나? 그치. 우리가 침 삼키냐? 어제보다 훨씬 맛있어요. 이렇게 드셔보세요. 이말은 Энэ болохоор нөгөө илүү халуунаатай гэсэн амсал үгүй. 저는 사열 모르겠어요. 오히려 이게 매운 것 같은데요. 아 아니구나 이거 매워요. 매워? 뒤끝이 매워? 예. халуунаатай. 이 힌드 샘이 듣고 술 들고 халуунаатай. 맛있네. Бороо орно гэсэн чинь бүр нар шараад энэ замаар нөхөрч нь 10 жил амьдэрсэн шүү дээ. 20 жилийн өмнө өдөр болгон явдаг байлаа. 들어가서 세수하고 꺼준 거야. 저희도 이제 몽골에서 자는 시간보다 2배로 더 자고 있어서 너무 잘 쉬고 있어요 지금. 10시간씩 자는 경우가 집에서는 그치? 없거든요. 맞아. 애들 있어서 더 하지 뭐. 네. 싸는 힘을 넣으러 내렸습니다. 저기 다리 탑정 힘을 넣어. 네. 비슷할게요. 아하. Одоо нэг усыг ингээ хадгалж агаад хэрэгтэй үедээ ингээ хэрэглэн гэдэг тийм зорилготой байхгүй. Би нуур гэхээр зүгээр л юм жижиг. 진짜 말인가? 좀 다른 느낌 비슷한 шиг 살아요. манай 논산이 бас нэг алдартай газрын нэг гэсэн. 그럼 뭐야? 직장인 거야? 아니면 찜 싸운 게네. 임마? 감사합니다. орон нутгийн жинхэнэ харилан часалж байгаа. 우리 양아들 몽골 부부예요. 네, 안녕하세요. 맞죠? 그러게 나 한국 солонгос байсан бас тийм. Нөхөр нь яасан хөдөө амьдэрдэг байсан байна уу? 거기 가더라고요. 얘도 맛있어요? 이 모두 다 먹었어. 저기 여기 하나 먹어. 감사합니다. 김치 хийх ногоонуудаа авахаар Нунсан нутгийн уламжлалт зах гэх юм уу? 김치 재료 사러 왔습니다. 네, 반갑습니다. Одоо ингээд өөрийнх нь авдаг байсан газар нь одоо лангуун хаацсангаас гадна юу яатсан байна? Биднээсээ болсон гинэ. их чем хүнтэй сайн нэг юм яриад гахадсан юм аа. Энийг хоёулаа буцтаа авч явна. Тэгээ би айлуудад ингээд 김치가 хөлж өгнө. манай 김치 авсан хүмүүс би энийг 김치가 хөлж өгнө. Манай өөрөө хүргэлтэй их юм уу? Би нэгний үйлчлэлээс надад өөрөө хөлж өгнө гэж байгаа. Чидэрч нэг ийцэн юм уу? Яг өндөр солонгос дээрээ ямаа болсон юм сан гэдэг байгаа. 그 단다 юм өвс ургамаар мод. 12명 가네. 3 씩. 왜 그런지 нэг юм хамаагүй санагдчихъя. солонгос 가면 이제 이기는 거지. манай 가서 그러 왔어요. тийм ээ. 바로 생강. 아까 이거 아까 그랬는데? 아까 고춧가루. 보면 아세요? 저는 마시겠지만 저는 뭐 어떤 감이 안 오는 게 육안으로 고추 봐서는 표시가 나요. 나요? 고추는 여기를 확인을 해요. 이렇게 해가지고 여기를 대. 아, 네. 이 하얀 부분을 대부분은
매운 게 있고 안 매운 게 있어. 그걸로 알수 있는 거구나. Манай өнөө жоохон бахтан таньдаг байсан хүн үү? намайг байдаг гэдгийг мэдчихсэн. Гэхдээ яг харж байгаагүй. Аа. Ихчтэй найз болох. Аа, 네. ихч бүр 그전서부터 얘기를 들었어요. 한국 식당 할 때부터 우리가 같이 거래했었거든. 또 얘기를 몇 번 하시더라고. 똑똑하고 착하다고. 잘 됐네. байцаага тэрсэн. 어떤 김치니 бүх орцсноо бүгдийг нь авсан. Аа. 확실히 있네. 전 우거지가 그냥 배추를 약간 이렇게 물에 흐물흐물하게 만든 다음에 이렇게 쓰는 건 줄 알았더니만 그 바깥에 파란색만 우거지였던 거네. 그렇지. 봐봐. 어때? 아줌마 손에 안 묻지? 그러니까 손에서 이렇게 안 묻어야 돼. 응? 아. 오케이. 그리고 манай одоо сурцсан шүү дээ. 이쪽은 아무튼 왜? 배추 진짜 맛있네. Борлоо болгож байгаа юм уу? Аа, вау. Гэрээр дөрөн кимчи боллоо те. Хэдүүлээ хийн. Хуучин байсан кимчи, 2 үйлдвэрээс авчирсан кимчи. бүгдийг хамсаж үзэл. Аа. судлаа шүү дээ. Энэ бол гэрийн арга болохоор Аа. одоо ингэж их хэмжээний нөгөө давс хийгээд Аа. хурдан бас болгох гэж байгаа байхгүй юу? Аа. Одоо яг ингээд үйлдвэрлэлийн арга бол усных нь нөгөө шаруугийг яг бүр ингээд хэмжээнийхэн дагуу хийжээж яг нэг чигээд амт гаргадаг гэнэ. Аа. Байцаагаа ингээд давцсан юм чинь энэ болж байгаа хооронд нь чи хажин гэсэн. Одоо нэг гүчгээр энэ тийм ээ? Гүчгээр одоо юу гэх сармис, цагаангаа одоо босод бүх юм байгаа шүү дээ. Окей. За гэртээ орё. Ой, одоо ч ингэсээ борооч. Сармис цагаангаа өрөөнийг манай хүний ингээд юм хийгээд угаагаад нэг хичээл дуурайсан юм шүү. Тэ нэг юм хийгээд угаадаг. 머리가 깔끔한 건 날 닮았어. Anyway. нөгөө загсан бас. Ингээд ирүүл юмнууд л ороод байгаа ч одоо жишээлбэл сармис, цагаангаа, алим, тийм. Тэгээд будаа. Танд ирүүл гоё юмнууд ороод байна тий. шинээрээ. 실감. Ихчээр рецепигээр хийхээр ерөөсөө нөгөө юуг хайлт хэмжээгүй зүгээр л баримжаагаар яваад байгаа. Тэгсэн хэмчээ өстой гоё л доо. Орох хэвээр бүх процесс байна. 이제는 조금만 놔둬봐봐. 고와졌지. 숨이 좀 죽었어요. 아 그렇게 막 저기 하지 마세요. 덜했나 봐요, 그죠? гоё хэлсэн мэн үү? 그 일로 걸렸어요. загсан юмс 진짜. Аа. 이렇게 나란히 옆에 있는 거 요거야. 네. Энэ хоёрыг халамжилж байна. харахгүй ногооны ард юм байна да. Манайхан хорог ишг хараад таньдаг гэдэг шиг. байцаага хараад таниад шүү дээ. 오. 진짜 그냥 뭐. 미치겠다. 자, 이거 됐습니다. 아니 이거. 아, 마지막. 감사합니다. 아줌마 덕분에 맛있는 김치 만들었습니다. 감사해요. 아니지. 난 너무 좋지. 허리가 아프네요. 허리가 아프지. 당연히 아프지. энэ дарсан байцаа тэгээд нөгөө амтлагсан амтлагчаа. За тэгээд дахиад гахаамах шанаад чанаад тэгээд идэх гэж байна орой хоолндоо. 맛있어요. 아 이거 빨간색이다 이거 세대. 얼마나? 그치? 맛있다. 오. 못 잡아요 이거. 오. 한 번 더 기회 드릴게요. 나갓nik. 아, 이노. 감사합니다. 들다.